дараа жил эрэхтэй бүхэл бүтэн зааны бас аврал халимны юм харж иж өгнө. Тэр үе та намайг ямар зөрчил гаргасан авч үлдэндээ. Баярсан шүү. Хөө юу вэ чи? Чи одоо нөгөөд ямар ухамсаргүй юм бэ чи? Хүй, миний эдлэгийн байгааг үзэхтэй. Чамны юундаа их бүхэндээ вэ? Өдөрөөс аав ээж цагаад мах явуулаад. Энийг танд. За. Яа, нэрээ. Сайн. Шачаа. Хүн өнөөдөр ч хоороод шүү. Жахоо. За. Асуултыг ганц охинтой шиг атууж үз. Гол миний ярьж байна. За, баярлалаа. Зарим ийм сайхан сэтгэлтэй байхад чинь Илгүүдээ ганц л зүйл аваад өчгүй. Тэгсэн бол юу гэж байраас урдах вэ? Харин тийм ээ. Ганц мөхөлдсөн ахтал болоо штэ. за муусаа яваад амаа мэдчих хуцаараа мэдв. Хогч шүү. Муугаа мэдэхгүй бас хүн молно гин шүү. Яг нэг авах гэсэн чи. Байна уу? Зарын дагуу ярьж байна. Орцоо. Байна уу? Зарын дагуу. Зарын дагуу явж байна. Манайх зараг үгүй. Ой, гэчээ. Наадамд нааш оруулч. Би зараг сима нааш оруулч. Сайн байна уу? Айд нотог усуу. Өөрийгөө танилцуулаач. Яа. Аав ээж маань хөдөө. Би Мойси эдийн засгийн нэгдүгээр дамжааны оюутан. Боёд Намайг бэлгүүтэй гэдэг. бэлгүүтэй. Ахан хотынх нэг бизнес эрхэлдэг ухаантай юм уу та. Эхнэр маань ажилгүй. Тэгээ би тэр нэг иймэрхүү байдалтай амьдрдаг юм. Нас эхнэртэй ханьвараатай юм уу та. Гэт хажуу өрөөнд нэг оюутан суулгах юу гэсэн. Мөр эмэгтэй оюутан суулгалтай биш үү? Хоёр эмэгтэй хүнээс хүмүүс дээрлэхэд онно юм аа. Хаа очиж харин сэргэлэн хүү ороод ирэх шиг болох юм. За явж өөрийгөө өвцгөө. Иш. Юундаа санаа зовчих юм бэ? Ахын жав шиг оюутан байж үзлээ.
Бас мооч юм үрлэж нүд тайлсан толгой шүү. Ярьчид биднээс энэ амьдралд юу эсээг үзэх вэ? Өнгөөр үнэлэгдэх энэ Хорват чинь эр улсууд эзэн нь боолнч болж явдаг байна. Энэ байшиг би эзний биш, харин чи эзний байхгүй юу? Цаа юу мэд? Уучлаарай хаа. Би өглөө юм хийж чаддаг юм аа. Маа. Зүгээрээ чи. Эгчээ. Энэ хүүхэд манай гэр бүлийн нэг гишүүн шүү. Чи эвтэйг хайрцаарай. Ойлгов? Ойлгосон. Би нэр хүн болч төрсөн бол. Чи тэгвэл яг бух шиг авирлан да тий? Хөөе. Бүгдээ нэр өнөдөр хаашаа авах вэ? Нэр шоу гэснээс яг үнэн галзуу газар авсан. Хамгийн гол нь юу гэж? Үнэн гой залуустай. Тэнцэнэ бүчлэн ирж удах юм уу? Түн бумара. Хөөш. Тэр хонглоор хамгийн анх гарч ирсэн нэр зөвхөн миний шүү. Шинэ тэгээд өвгөн байвал яах юм? За яах вэ? Хэдий өвгөн байлаа ч гэсэн тэр чинь бас ирхэн бидтэй. Хандлага дээр талаар ярьж байна шүү. Хахамын зайны хэмээн замдар гараад ирэж. Ано, чамайг хамгийн тэнгэр тэтгэлээ босоо хараач. За тэгвэл таараа гарч ирээ. Танаагаа. Би болон чамтай мэдлэлсэн. Сайн. Уучлаарай. Би жоохон яарч юм л да. Тийм үү? Яарвал даарна гэдэг үг мэддэг юм уу? Аа. Бид нар зүгээр найздаа л туслах гэсэн. Та түр хүлээж ил та. Гогтоо. Би хичээлд орох гэсэн. Ана. Билгүү дээ. Эдийн засгийн 2 дахь курс. Эдийн засгийн 1-р курс. Нэр авцаахгүй. Надаа уцмуц байхгүй. За тэгвэл наа. Танихгүй нэ уцсан. Сайн танилцаа гэдэгтэй биш үү те? Наа. Зогтоо би тань. Манай эдийн засаг бол угаасаа жижигхэн. Та бүхэн сайн мэдж байгаа. Улс төрчдийн одоо хамгийн шүдний өвчин болоод байгаа юм чинь инфляцийг буулгах явдал шүү. Яаж инфляцийг одоо нэг оронтой тоонд барих юм? Нэг оронтой тоонд барьлаач гэсэн эрсдлэгтэй. Одоо манай инфляц хэд байна вэ? 14.9 байна шүү дээ. Орхоо шоо. Нөхтөө. Орооч.
улс төрчид эдийн засаг өслөө. Хөдөр эцсийн дүндээ тэр чинь ард түмэнд дотоодын нэг төдөртөн өснө. Хүч төрөө чинь түнжиж мэдчих систем байна да. Махны үнээс болоод инфляц өсөж байгаа. Ойлгож байна. Энэ юунаас болж байна? Жилийн дараа. Ганц инфляцийг өсгөж байгаа юм чинь чимэг байлдаж байна. Уучлаарай агшаа. Хоцроод ирнэ. Тэгэл лекц уншаад байна. Чи унших уу, би унших уу? Юугаа зогслоо? Гараад ирсэн. Үш. Уцтуураад юм шүү. Энийг шин чинийх юм шүү. Найз нуцаа ламбарт төв. Ягаад булаач туураад юм бэ? Сүмч юм шүү. Ха? Ийм үз. Үеийн тэгвэл нэг нь цүнхээ хандуураад уцаа миний зүгэл ичиж. Авал та хин. Байна уу? Өдрийн мэнд Хэн бэ? Ана. Ану. Шин танилцуулаа шүү дээ. Энэ чиний утас байсан юм уу? Үгүй одоо чиний утас шүү дээ. Юу гэсэн үг вэ? Битгий санаа зовоо. Би энэ утсыг авч чадахгүй. Нана хайчихгүй юу? Хин нэг нь олоолаа авназ. Нэг л ойлгодгүй. Ойлгоход амархаа. Надад дурласан нэг охины бэлэг гэж бодчихгүй юу? Наа чи нэрээ пинк одоо мэдхгүй. Хэлчих. Нана. Хөөе би чамд нэг имлэгээ мартчихжээ. Наад утасны чинь пинк код нэ штэ. 50. Дахиад 2 тэгшүү за. Хэд гинэ? Үе алах байгаа мó да. 50 та дахиад 2 тэгэлтэй чи. Билгүүдээ. Надаа нэг л сонь санагчлаа. Ямар санаатай чиний наа утас чинь чиний зүгэнд ордог үлээ. Гараа. Хөөш. Надад чинь ялч юу биш. Чи би уу? Миний ажил битгий оролцоод байна. Илүүтэй. Хош. Үенд чамд удаж.
Энэко. Наажаа суугач. За, хичээл ном нь өндөр үү? Оо, сайс. Ахын өнөөдөр ажлаасаа эрт ирсэн. Дүүтэйгээ жаахан. Хооч хөр. Миний мөнгө арай л ирж амжаагүй. Ямар мөнгө? Байрны төлбөр. Би чамаас нэхээгүй байхаа. Тэгээд ч авахгүй. Яаж болох вэ хаа? Хүний өрөөнд өнгөө сон гэж. Ах нь ганц охинтой. Америкт амьдардаг. Нэг голомт залгах ганц хөөтэй болъё гэд. Мөнч хүлээл. 16 жил ханилсан ханиас минь. Өөр хөөхт гарахгүй юм шүү. Битгий санаа зовоо баха. Таны ихнэр чинь залуу хүн. Танд хүү төрүүлж өгөөл үү дээ. Тэр ч өнгөрсөн бахаад. За тэр ч яах. Оётон хүнд мөнгө төгрөх хэрэгтэй л байгаа биз. Ахан дүүдээ. Нэг аятайхаа ажлын саналтай байсан. Би чамд тус болсны хариуч гэж ойлгож байна. Би тэгээд танд тусалж чадах юм болоо л. Би чаднаа. Төв шуудангийн 189 дэх салаараас илгээмж аваад намайг хаа байгаа газар өдөр болгон хөргөж өгөөд л тэгэл. Оо, тэр боллгүй яах вэ? Ахын чамд бас цалин болгоно.
Ийм л амар хайж шүү дээ. Надаа мөнгө хэрэггүй яа. Чи хүний өгсөн мөнгийг алгаад осоод л авч байна. За, баярлалаа. Баяртай. Үнгүй өрөөндөө суулгаал надад л нэг сонь санагдаад байгаа юм да. Ууш. Чамаа хүсний халуурчин болгочихгүй дээ. Чи хүслээ. Хүнд итгэжээ л да. Сайнтай муутай ороод тусч нэг нь байгаа л үз. Тэр юунд нь гайхтай. Би л хөргөтэй байсан бол оюутнуудад мөнгө зүгээр л байна. Буйнтайгаа тэгжил боддог хүн. Харин аваа нь бол евгүй. Тийм амар хүн үү? Яа, хадны мангаал гэсэн үг. Яаж тийм хоёр хүн нэг гэрт амьдарч байна? Зөөлөн хатуугаа иддэг хорвоод болоо л идэх юм билгүй дээ. За, халийг тулгая. Бэнэ. Билгүүдээ хаана? Найз нь ресторанд пив уугаа сууж байна. Нөгөө газраа юу? Дуучлаа танилцъя. Чи хүрээд ирэлтэй. Чи согтоогүй үстэй. Согтохгүй бол пив уугаад явах вэ? Юу? Тогсон юм аа. Найз надад очлоо. Яс, юу ч. Одоохон хүрээд ирнэ. Ир хүнийг үдэж их хавшиг шаргундаг юм харъя л да. Гэтэ нэг сонь санагтаад байгаа юм да. Гинт уцаа билгэлээд чамаг өдөл чи болгоомжтой л байгаа. Зарим залуусаа. Сайн уу? Харин Оо, хоёр ч одоо хоёулаа агаа гэдэг хэлэхгүй дээ. Гэсэн бол яг найз захнууд аваад ирэхгүй юу? оройт үгүй дуучил та. Харамслаа нь одоо бүр ирэх гэсээр байтал оройтч. Тэглэж маа найзыг ээж аав нь гаргахгүй л дээ. Харин таныг Аав ээж маань гадаадд амьдардаг. хүслэн. Ано. Найзаасаа миний талаар сонсоод л илгүүд. Тамхи татчих болох уу? Бол юу яах вэ? Огт сонсоогүй гэхгүй л дээ. Гэхдээ тийм ч тодорхой бус. Сайхан охин байна. Таалагдж байна. Найз чи харин тэгж хэлэхгүй л байгаа юм да. Төлөөлөл би хэлчихье. Таны амнаас бус билгүүдэн зүрх сэтгэлээс гарах үгийг л сонсмоор биш. Пиво. Найз нь дайлээ. Оо баярлалаа. Нэгдүгээрт найз нь унаатайгаа явж байна. Хоёрдугаарт би харцны ялгаатай хүмүүстэй уудгүй л дээ. Сайхан охины гарыг нэг барь. Үй, хуучлаарай. Нэг л таалагдахгүй л явчих чинь. Нэгдүгээр та битээр танилцаад удаагүй байна. Хоёрдугаарт миний сонирхсан залуугийн дэргэд биднийг үл хүндэтгсэнд би дургу. Харин гуравдугаарт би хүсээгүй тохиолдолд хинтээч харьцдаггүй. За ойлголоо. Чи шалгалтанд тэнцлээ. Юу шалгалт? За, маргаана зогсоо. Одоо өндөрлөе. Орой болсон байна. Нөө. Зүрх гिचгтэн сайхан охинтой танилцлаа. Би ч астай юм байна.
За. Найс нь эндээс ингээ харчий дөө. За. Билгүүдээ. Нааширтай. Наад өхөн чи нэг л санагчлаа. Хурж чи пивч уухгүй. Тэгснээ тооцоо моцъё. Чи болгоомжтой л байгаа. Чи дөнгөсөө зүрх гэж гэдэм сайхан охин гэдсэн яасан. Санаа зовлтгүй. Сайхан амраарай. За. Сайхан амраарай. Амжилт хүсье. Хүслээ хамт явахгүй юм уу? Гэр нь ойрхон уу? Намайг шалгаж царайд л. За, найз өхнийг маань хин гэдгийг л мэдхийг хүсээ үсттэй. Сайн. Хатны манга. Хоолоо ид. Би гадар хоол идчихсэн. Хиний цэцгийг хинд өгөөд байна. Танд төрсөн өдрийн минь төргий. Миний төрсөн өдрийг яаж мэдэв? Би таныг англи руу эгчтэйгээ ярьж байхад чинь сонссон юм. Баярлалаа бэлгүүдээ. Би хүнээс цэцэг байтугай чи хэрч авч үзээгүй юм байна. Хүний сэтгэлийн хамгийн нандин зүйл нь бие биенээ хүндэтгэж хайрлах шиг сайхан зүйл байдгийг би өдөө болтол мэдрээгүй явж. Эр хүнийг үзэн ядаж явсан сэтгэлийг минь чи олон удаа хөрчилсөн. Хорвоод эр хүн бүхэн аратан байдгүйг би ойлгож байна. Уурлаж аашилж байсан бүхнийг минь уучлаарай. Чич нааша согтохороо зүгэлдэг болчээ. Согтохороо гэж. Чи миний анхны хань. Үрийн миний хэм байгаа зү. За. Цаг хугацаа гэж
хурд өнгөрөх юм да. Чич бүр ичихчгүй өөрөөсөө үе мултарсан жаахан охиныг авсуучгаад охин бит хоёрыг годамжинд гаргаад хайсныг бодохоор дургүй хүрэх. Өнгөрснийгээ бишээ. Ирээдүгээ бодчих гэж би чамд хэлсэн дээ. Их сургуулийн багш бас нэртэй төртэй гэдэг. Тэгсэн хэрнээ 18 настай хөдөөний нэг муу жаахан өнчин охиныг авсуучаад чи ер нь охиныхаа төлөө санаа зовж ирсэн юм уу? Харин ч би охиндоо хойд эцгийн гар харуулахгүй энэ бие хатамжлан ирлээ. Одоо ч харин миний жаргах цаг гэж бодож шүү. Гэрлээ минь. Би чинь харин та хоёроо мөнгө төгрөгөөр огт дутааж яваагүй байх шүү. За, нэг дутаач. Мөнгө. Мөнгө чинь эцгийн хайр. Ханы халамжийг оролдгүй гэж би чамд олон хэлсэн дээ. За, оройдчлаа. Өгнө чарах уу та. Эмийн тооноос хасагдсан эхнэр лүгээ яараа юу? Үрийн заяа тутсан суваа эмрүүгээ яарад байгаа мó? Наадах чинь залуу хүн шүү. Чи битгий басаарай. За, нохой 7. Санаа байвч сачи чинь дутна. Лавал чиний эхнэр бах та. Үгүй л болов. Ялдаж. Яасан? Залуухан эхнэрээ оюутан залуугаар мануулдаг гэлөө. Чамд дахиад үрийн заяа заяахгүй. Чамд дахиж хизээч заяахгүй. Яа. Анхоо. Ора. Яжисо.
Хоол идсэн үү? Харж ижил лээ. Инкчин сансныг бодвол чамд гайгүй ханддаг болжээ. Аха, тийм ээ тийм. Одоо ч угаа тасаж байгаа үсттэй. Мөнгөнд зөөлөн хүндээ. Хэрвээ эвгүй ажиллаад байвал ахтай хэлчихээрэй. За. Тэгээ. Би явлаа. Баярлалаа. Маяг мөнгө. Үгүй хаа. Ийм юмны төлөө би мөнгө аваад явах тий. Тэгээд ч надад энэ зэргийн цус бэлгүй л явах тий. Маяг. Охтуудтай цэнг, найзуудтайгаа нариг. Хин бэ яагаад тасалж вэ? Гэрээс залгаж байна. За одоо чи ордоо орой болсон байна. Тэглэж маргаж хичээлтэй. Ингээд танаа гэрийнхэн сайн хүмүүс үү? Сайн хүмүүс ээ. Тэдний хүүхдгүүлд тэгэл надад сайн байдгийг. Эхнэр нь хүүхд гаргадгүй мүү? Үгүй гэсэн. Ямар амар өрөвдмөр юм бэ те. Чи битгий оройд чи санаан зовж суугаа штт. За одоо ордоо. Харин өчийн зугаалга гайхалтай байлаа. Засаагаа амраарай. За баяртай. Баяртай. Хайртай гэж хэлчихэд зөөлөн үнсгэд мэ.
сэтгэл юм байна. Харин тий. Надад нэг л сонир санагдаад байна. Чамд машиныхаа дэлгүүрээ өгвөл нууцгүй надад сонир санагдаалаа шүү. За бас л байна уу? Хичээл чинь дарсан уу? Таарсан. Одоо хаана байгаа? Сургуулийн гадаа. Хоол идсэн үү? Хамт хоол идэх үү? Та хаана уу? Би танаас сургуулийн гадаа байна. Тэгвэл тэгэл та. Би одоо гараад ичээ. Хин бэ? За одоо. Та ямар гоё харагдаж байна. Баярлалаа. За явах уу? Та төр үлээж ар. Би одоох. Яс. Хин. Хичсэн үү? Тийм ээ. Манай айлгч. Нөгөө хадны мангаа юу? Хадны мангаа гэмээгүй сайхан л хвч шүү дээ. Яг ч ирсэн. Хамт хоол идий гинэ. Хоолоо. Харин тийм ээ. Найз надад уулзч явлаа. Байна уу? Оо за. Та бүр сонир санагчлаа. Сургууль дээр зорж ирээд хоол идүүлэн ч гэж. Тэгээд нөгөө хадны мангаа. Дими хаа. Яах гэж байгаа юм лээ. За. Бас л өнөөгөө ярих нь. Чирнүти. Утсан юм. Үгүй. Харахад хөнгөн юм шиг хэрнээ. Яг нөгөө юун дээр бол ингэр чанга. Тийм охин байдаг л да. Гэхдээ чамд унцсууд байгаа мөртлөө амхан юм шиг санагдаад байгаа юм да. Юу н чи ирхэн болсон юм уу? Бас бүтлгүй ирээ. Гэхдээ нэг сон санагдаад байгаа юм да. Ингэж яхад юм болж байгаад чамд яах гэж байгаа бол. За бох уу. Найз нь явлаа. Юу яриад байгаа юм? Чи намайг хоолнд өрөө. Оо, мартцсан юм шүү дээ. За найз нь одоохон за төрүүлж байгаа. За. Найз нь би явлаа. За. Эдэн нэг л биш ээ. Нэг л сон согчлаа. Сайн байна уу? Та бэлгүүтэй их чинь үү? Тэмээти. Нэрээ адилхан ч юм уу? Бэлгүүтэй миний тухай танд зөндөө хэлсэн ч ялгүй дээ. Тэ? Өдөр хамт хооллох уу? Зүгээр. Их чинь яралтай ажилтай болчлоо. Дараа тэгж байгаа л бүгдээрээ хамтдаа хооллоо. За. Баяртай. Найзуудаа би хүнд оролцчихъя. Ануу. Чи зохиосон үлгэртээ итгээл өөрөө гол дүртэн тогложгүйгээл гайхалтай л жүжиг байна.
Хөөе. Чи сэрүүн зүтлээд байгаа мó? Халвэ. Халвэ сэрэлтээ. Би зөндөө олон хоног бодлоо. Зүрх сэтгэл зарагдаггүй зүйл гэж бас байдаг юм байна. Үний юм уу? Оюутан дуу. За. Тэгвэл энэ цагийн хайрын бурхад ингүй төрсөн та хоёртоо хайртай нь үнэнч, халамжтай нь халуун, сэтгэлтэй нь сэвгүй, харин сэрэлтэй нь ундарч байхыг хүсэн ёроо. За бид хоёртой тоглоагүй байна. Энэ хайр нь штэ. Миний хамгийн анхны бас хамгийн сүүлчийн хайр. Тэнгэр бас сүүлийнхөө хэдэн ч үжигтэй. Амьдралд юус тохиолдох вэ? 19 наснд тэнцгийн хайр байх уу гэж зүудэн ч оронгүй явдал юм бэ. Зэ үдэ хэлдэг үсттэй. Тийм штэ. Хата. За энэ хан мөн болтой. Дэлгүүдэд залгаж байна. Билгүүдэд хайртай. Та хоёрыг тийм ч амархан нийлүүлчихгүй шүү. Хайрынхаа төлөө би хэнийг ч толиослон гарч л байгаа. Би чинь юу хийж явна? Миний тоолж өнгөрүүлсэн амьдралыг хэн нэгэн давтах ёсгүй үстэй. Ван сэмбэргүй цэцэг шиг ослон ургаж байгаа. Ийм сайхан хайранд би саадуулаад яах. Хожоо учирсан хинцэн хайраа хатамжлаад та хоёрыг үлдээтэй. Яасан? Мөнгө хайчлаа. Яасан гинэ? Мөнгө хайчлаа. Тамаа. Баялаач. Өдөр ирэх тусам өнгө ороод ямар хурдан өөрчлөгдөж байгаа юм. Өөрийгөө өөдөн татахгүй бол таач намайг өт хорхоо шиг харахаач болоод байгаа шүү дээ.
үнэхээр сайхан гараад. Хүн төрстэй аратан минь би өөрчлөгдсөн. Энэ бол зөвхөн гадаад өөрчлөлт. Үзэл бодол сэтгэл санаа минь яаж хувирсныг утгагүй чи мэдрэх болно. Ачтан гэж санаж амьдралаа гаргуунд нь хаяж явсан он жилүүдийн гашууныг чамд амсуулна. Нүгэлчнүүдэрээ гарах үз. Боёнтях мөн үү? Мөн. Та хэм бэ? Та хэм бэ? Ээж чи хаа вэ? Миний ээж олон жилийн өмнө өнгөрсөн. Харин та хэм бэ? Би Буянтын эхнэр нь байна. Ботлоо альчраа өдөр. Арч. Юу? Наатха арч. Чи юунд ойлоо?
намайг нэг үлдэн байцаах газар руу авч явж байна. Та яагаад баригдж ирсэн ойлгож байна уу? Билгүү дээ. Мэдгүй. Таны бидээ авч явсан зүйлсээс хориотой бараал ирсэн шүү дээ. Хориотой бараа. Үгүй би зүгээр бизнесийн бичиг баримт авч явсан шүү дээ. Та надаар тоглоод байна уу? Би нэг бичиг баримт хар тамхи хоёрыг нэг ялгахтайгаа байгаа шүү. Хар тамхи. Гү байцаагч би юу ч ойлгохгүй. Та надад нэг тайлбарлаад өгөөч. Таны бидээ авч явсан зүйлс чинь хар тамхиг мансууруулах байц. Та юуны хинээс хаашаа өргөж өгөхөр авч явж исэн юм бэ? 99-ийн 192 дугаар зүйлд мансууруулах байц худалдан борлуулах зорилгоор тээвэрлсэн, хадгалсан, борлуулсан бол 5-8 жилийн хорих хялтаг юм. Та ийм гэмт хэрэг толбогдоод ойлгож байна уу та? Юу ойлгохгүй. Хүү ирсэн үү? Ирээгүй лээ. Утас нь холбогдох боломжгүй. За, одоохон гарлаа. Хүү хэрэнгүүт над руу ярьж ялчаар. За. Байна. Билгүүдээ ирсэн үү? Уянд та өрөнд орсон хожаа шиг яасан сандруу бах юм? Өрөнд орсон хожаа. Япон улс нийтдээ 1 тэрбум йен буюу 9.6 тэрбум ам долларыг хандуулсан юм. Азийн 20-д орны хамрах энэ төвн Жакартад байрлах Асианы зөвлөхүүдийн удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ жилийн эцсээр Азийн орнуудын эдийн засгийн хүрээний тухайлбал Сайн байна гэж. Сайн байна. Билгүүдээ яасан юу болов? Мөрдөн байцаах газар руу аваад тавцсан. Мөрдөн байцаах газар. Их ч ойлгосон. Нөхөр очиж дэлдгий. Зэрэгчдийн билгүүдээ авчирлаа. Бол билгүүд дээшээс авч. Билгүүдээ чи байцаагчтай энэ зүйлийг хэний захиалгаар даалгавар хийсэн хэлэхгүй юм. Мэдгүй. Би чамайг
судалсан, ар гэрээ амьдралыг чинь бүгдийг судалсан. Чи хэрвээ ард тамхи гэдгийг мэдчихсэн бол ийм хэрэг хийх хөвгт биш. Чиний ард хэн нэгэн байгаа гэдгийг байцаг чинь сайн мэдчих. Энэ бүхний чи одоо хэлэх хэрэгтэй л. Билүү дээ. Нэг хүн байгаа. Тэгчээ. Чи биний гадаад паспортыг хараагүй. Мэдхгүй. Та надад өгөөгүй шүү дээ. Яагаад болтойгүй? Эсвэл та ажил дээр орох юм уу? Баяр. Итгэе. Чи миний шүүгээд миний гадаад паспортыг үзэл гэж. Тэгээд хайгаад болохгүй. Одоо шинэ гадаад паспорт гаргахад чи хэдийн хугацаа? 4 цагт чи надад шинээр гадаад паспорт гаргаад хач. Би гадаадд явах хэрэг боллоо. За. Байна. Байна. Амрыг ирээ. Уянтуу. Тийм байна. Та улсын мөрдөн байцаах газар өшөөч мөнх оцтой үржиж уулзаад. Юу болсон юм? Танаас лавлах зүйл байна. Ахоо. Сайн байна уу? Сайн. Маш сайн. Ах нь буйнт байна. Юу болов? Та билгүүтэйг түүхтэй таних уу? Билгүүдээ? Тийм ээ. Огт танихгүй. Билгүүдээ тантай хамт танаа гэрт амьдардаг байсан юм шүү. Би эхнэртэйгээ хоёулах нь амьдардаг юмсан. Тийм үү. Энэ залуу хар тамхи бидээ авч явсан иргээр манад саатуулгад нь шалтаж эхлэв байл л да. Хар тамхи. Тийм ээ. Энэ надад ямар хаваад вэ? Бид энэ хэрэгт таныг холбоотой болов гэж сэжиглэн шалгаж эхэлж байна. Миний хоо энэ зүгээр л энэ төрөл болсон. Бахан яв. Та байж бид таныг саатуулган шалгах хэрэгтэй шүү. Нөхөр хошуучаа. Та гэнт хэрэгт нь олохгүй л байна да. Би бас энэ улс төрдөө нэртэй төртэй бизнесмен хүн шүү. Өмгөөлөгч байгаа яана. Тэг та өмгөөлөгч байгаа яач. Абайно. Бацаха. Чи улсын мөрдөн байцаах газрын хошууч мөнгө хөтгөдөг хүн дээр яалтаа өрөөд ирээч. Огт
танихгүй залуугийн үгээр намайг хэлмэгдүүлэх чинь өөрөө гэмт хэрэг гэдгийг та мэдэж байгаа биз? Та битгий уурал. Бид өнөөдөр таныг гэмт хэрэгтэн харайх нотлох баримт бүрдээгүй. Гэхдээ бид таныг сэжиглэн шалах болно. Аасамна. Аасамна. Ёхшиш мөхөд тооцгосон. Дагчвартай. За, шууд мөхөд 102 доод өрөн сууж байгаа. Баярлалаа. Орхоо. Ороо. Аасамна. Ой, танаас сууж. Намайг өнгөс бацаан гэдэг энэ хүний өсөлтөр өнгөл ажиллагаа орцоход ирлээ. Оо за. Тэр санал аваад сууж. Энэ манай үйлчлэл буйнд эргүүлээд тусгай ангийн ямар зүйл заалтын дагуу ямар хэрэг шалгаж байгааг тайлж байна. За, бид эргэн буянтыг эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл амьд зааснаар сэжигнэр тооцсон шалгаж эхэлж байна. Энэ бүр нэг надад өсөөнзө сансны хэсэг нөхдөл байдгийг. Яг тэдний зохион байгуулалтын миний эсрэг хийж ба ажил байна. Би өөртөө заагалднаа. Энэ таны гадаад паспорт. Та буйнд биш. Бөхөө болсон шүү дээ. Бөхөө. Та энэ тхвэр яах гэж байна? Энэ тхвэр чинь ингчингийн нэрээр байдаг байр л да. За би Америкт очиод чамд заавар зөвлөгөө өгнө. Яг миний өгсөн зааврын дагуу энд ажил өрнөх ёстой шүү. Улсын мөрдөн байцаах газар таныг яагаад суулгаж байгаа? Батлан даалтанд гарсан гэх үү дээ. Оо зөв. Бас гадаадд зарчих эрхийг хүртэл хассан шүү дээ. Тэр мөнх бодох шүүч энэ сарын өмнөөс таныг итвэхтэй мөрдөөд байна гэж би танд сануулсан шүү дээ. Харин тийм ээ. Би энд л гомаандчихлаа. Тэр мө оюутан золовсог. Тэрийг авснаас болж хамгийн балууч байгаа байхгүй юу? Сайн байна уу? Танаас сууж. Та хэн билээ? Би түрүү ярьсан бэлгүүдэгийн эгч нь байна. Энэ бол хэрмэг төлөлт. Хоёрдугаар мөрдөн байцаалтын үст бодлогоор нь хангалттай бүрдсэн шүү дээ. Би танд дахиад хэлье. Энэ бол зохион байгуулалтын гүтгэлэг. Тийм ээ. Энэ зохион байгуулалтын гэмтэргийн алд нь та өөрөө байгаа шүү дээ. Би танд мөн ч болоотой хэлж байна. Архов. За. Сайн байна. Би бэлгүүтэй. Бэлгүүтэй. Чи нүний таних уу? Танд. Гонтгоо. Та энэ өгдөг таних уу? Энэ залуугийн огт танихгүй юм. Юу? Боёнтойхоо танаа мөн танихгүй гэж юу? Ухаар зовсог. Байцаагч энэ залуугийн огт танихгүй. Чи ямар хүний захиалаад намайг бүтгэх гэж бодож байна.
хичээсэн дээр тэр хэвд нэмэрч болох шиг. Илгүүтэй. Жаахан боёдоос ямар асуудал хаана өрөвч өгдөөс. Би өөр хүнтэй харьцаж байгаагүй. Би зөвхөн энэ хүнтэй л харьцаж байсан. За явж та. Аач. Баг зүлсэн хараат юм да. Үгүй. Тэжээсэн тэр яач. За яасан? Мамалгаа зүгээр үү? Зүгээрээ. Би чамд анхнаасаа л сануулсан да. Харин тийм ээ. Надад нэг сон санагтаад байгаа юм да. Энэ байцаагч буянтыг сулчих үү? Одоо бүх юм нотлогдсон юм чи санаа зовлтгүй. Хоёул явъя. За. Танд баярлалаа. Зүгээр дээ. Болох ёстой зүйл. Болдгоор бол болоод өнгөрч байна. Суваа юм гэдэг үгийг олон жил сонсохдоо зөвхөн өөрийгөө л үзэн ядчих явлаа. Гэтэл би чинь хүн юм байна. Хүнд хайртай болж үзлээ. Утгагүй хүртэй болгох. Амьдралыг минь утга учиртай болгосон. Чамда баярлалаа. Эргээд ирнэ чамда би ихрэх нөхөчн тэрэн ирнэ буцаад ирнэ чамда Билгүүдээ би англи явлаа. Наад барь чинь чиний шүү. Хоёр таз жаргал хүсье. Сэтгэлдээ шарахтайч хөвлөдөө хүртээ. Би чамаасаа явж байна. Сайхан амьдрал. Сэвгүй сэтгэл чамайг минь ивэж яваг. Чи минь сайхан амьдраарай.
чамдаа хаз жаргал хүсье. Ирхэн уулзахын ерөөл тавь. Баяртай. чамайга бодон бодсоор би буцлаа огших сэтгэлээ нууцлан ихшэн дуулах дундаа шигтэгээд би чамаасаа Болбраа